Монгол хүн л юм чи Монгол яагаад монгол хүн яагаад бид нар өнөөдөр өв соёлоо уламжилж авч явах хэвээр бид нар монгол хүн л учраас монгол өв соёлоо хадгалж өвлөж түүчээж авч үлдчихэж монгол хүний үнцийг оршиж монгол улс монгол хүн оршин тогтно л доо. Ардын дуу гэдэг маань ерөөсөө л хамгийн одоо нөгөө маш хурднаар бодитоор монголчуудын ахуй амьдрал нүүдэлж ахуй соёлыг л шууд тусгацсан дуу байхгүй юу? Тэгээд хүнд хүрэхтэй амархан ардын дуу ерөөсөө л амьдарч байгаа амьдралаа хараал дуулсан ээж авдаа хэлхий гэсэн үгээр тэр сайхнаар хэлж гисэн тэгэл тэр маань нэгсэндээ бүтэн том цогц соёл болоод үлдсэн юм багхгүй. Тэгээ уртын дуу болохоор нөгөө яг нөгөө бас л нэг ахуй амьдралаас ингэсэн ч гэсэн нөгөө бас арай сурч ингээ хүүхдүүд маань шууд тусгаад аваа сурахад бас арай ойлгох болоогүй л юм л да. Тэгэхээр бид нар нөгөө аливаа амиг нэгэд ингээ дараалтай гэдэг шиг зэгц дараалтай гэдэг шиг одоо Монгол бүх гэж ярихад бөхчүүдтэй бөхөө мэддэг хүүхэд нь гिचнээ байна. Одоо айгуул хэдэн мянган хүүхэд нь бүхий өргөнд орж утсан ч юм уу. Уртын дуу гэхээр уртын дуугаа ойлгодог юм уу, сонсдог хүмүүс хэдэн, ардын дуугаа мэдэрдэг хүмүүс нь хэдэн. Ардын дуу гэдгийг ер нь байдаг ч юм уу байхгүй ч юм уу одооны хүүхдүүд бараг мэдгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ үе соёлыг хүрхийн төлөө бид нар хичээх ёстой. Тэгээд ардын дуу бол ерөөсөө л ард түмний амьдралыг шууд тусгаал аж ахуй амьдрал тусгаал тод том руу харуулсан юм хамгийн амархан хүн төрөх. Хүүхдүүдэд лекц ярихаасаа илүү нэг ардын дуу заагаад тэрнийх нь утга учирыг заагаад нутаг усныхын дууг нь заагаад энэ тийм ардын дуу тэр зүгийн дуу тийм соёлтой тийм имийг ингэж ярьсан ийм сургаалтай гэл ингээ хэлчихэд олон талын мэдлэгийг хүүхдэд өгч байгаа. Соёл уран бүтээлийн нэгдэл маань ерөнхийдөө бол Өрөнгөө аймгийн уран бүтээлчдийг нэгтгэх Өрөнгөө урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой анх байгуулагдчихсэн юм. Тэрнээс жоош бид нар маш олон сайхан тоглолтуудыг хийлээ. Бас олон нөгөө сайн үсийн хаянуудыг бас хийлээ. Тэгээд ингээ бодохоор зөвхөн ингээ хүрээндээ биш байжлахгүй юм байна. Тэ? Бид нар ингээ түгээх хэрэгтэй байна. Тэгээ би өөрөө дуучин хүн тоглолтоор явж байгаа л баруун аймагуудаар тоглолт одоогоос ингээл яг эд дуулаад 10 хэдэн жилийн өмнө 10 жилийн өмнө шүү дээ. Явж хахад би ингээд нэг баруун аймгийн нэг сургуульд орж байгаа байхгүй. Бид нар нэг сургуульд өв соёл гэж юу вэ? Ардын урлаг гэдэг лекц тавиад явсан юм. Хүүхдүүд маань яг яриад эхлэхээр амар хөрх ингээ ойлгоод тэгээ дуунуудыг та нар ямар дуу мэдэх вэ гэхээр хамгийн түрүүндэл ингээл тоохооныхын хос тийм ээ торгууд нутаг гэдэг л хэлж байгаа байхгүй. Тэгэл яг наадах чи ямар ясны дуу юм гэхээр тэрийг мэдтгүү. Баруун Монгол дуу юм уу? Төв халах юм уу? Тэрийг мэдтгүү. Тэгэл тэрийг хөрх ингээ хэлээд тийм би чинь багшаа тийм ёстой штэ багшаа би тийм ёстой штэ гэж хүүхдүүд чинь нөгөө сэдлийн нөгөөд ингээ яриад тэгэхээр амар хөргөн аваад тэгээд урлагийн үйлчлэгэнд болсон гэд би нэг аймгийн 2 3 сургууль дээр тэр лекцээ тавьсан байхгүй. Тэгээд ингээд хөтөлбөр нь харсан байж гад ингээ харсан чинь бүр нэг ширхэж ардын дуу байхгүй. Тэгэл би эмзэглэж исэн байхгүй. Тухайн үед чинь бас эд дууж исэн хүүхдлохоор залуу бас байсан болохоор устж яан гэдгээ тухайн үеэс тэр баг 15 жилийн өмнө харж ялаа. Хамгийн амарх юм чи ингээ хөдөө орногт чинь найр наадам гэдэг шүү дээ. Одоо зунчин сайхан наадам болж байна, найр болж байна. Одоо хүн болгон бид нар чинь бас нэг монголчууд чинь бас нэг найр наадам, өв соёлоо бас баг зэргээр дотроо ингээд нөгөө мөн чанар нь алдагдаад байгаа боловч ингээд авч явахыг хичээгээл одоо бэр гухаас гисүүлээл найр наадмаа яах вэ гэл одоо найранд ороход ямар байх хэвтэй найранд дуулахдах дуу зарим нь ч мэдэхгүй одоо нөгөө гашуудалд ямар дуудуулахыг найранд ямар дуудуулахыг гэдгээ бас ингээд мэдэхгүй бас тохиолдлууд байдаг байхгүй. Гэхдээ л өв соёл маань хөдөөл байгаад байна. Хамгийн байгаа юм хөдөө. За найрын 100-ын зохиолын дуу нийтийн дуу дуулагдаж байгаа боловч ардын дуугаа дуулдаг ахмадууд маш олон байна тийм. Тэр ахмадуудтаасаа би хүүхдүүд ч ерөөсөө л ингээд шууд хараа сурж байгаа байхгүй. Тэгэхээр би хөдөө орон нутагт мартагдсан дуунууд маш их байх магадлал өндөр. Тэгээд одоо бидний дуулж байгаа дуунаас илүү үндэстэн ястнуудын онцлогтой дуунууд маш их байгаа байхгүй. Тэгэхээр би орон нутгийн хүүхдүүдийг яагаад оролцоосоо гэвэл эмээ өвгөөсөө асуугаад, ижээ аваасаа асуугаад, багш нараасаа асуугаад тэгээ сайхан тэр өвлөн тэгшнэрээсээ нэг л ардын дууг заалгаж байгаа л та. Тийм ээ? Овдоос ирж байгаа хүүхд. Нэг л ардын дуу. Тэгээ заагцсан ардын дуу ч юм бол нийтлэг ардын дуу оруулсан байхгүй юу? Нийтлэг хүүхдүүд дуулдаг дуу. Тэндээсээ нэг дуугаа авчих. Гэхдээ тэгэл оролцож байгаа. Тэгэхэд хөвсгөл уус ховдоос ирж байгаа дууны аг айдаг аялгуу тийм ээ? Хувцснаас ахсуулбал өршүү дээ. Тэгээд ирэхэд доронтоос ирж байгаа хүүхдүүдийн бас аялга хувцас асуур. Харна штэ ингээ хараад түүхлах. Одоо жишээ нь одоо өөр ангаа баяа онгор гээл одоо Улаанбаатар хотоос орж байгаа гэж голдо түүхлах дуунуудаа дуулаад штэ.
Төв халах дууны хүүхдүүд чинь бас нэг өөр хутсан нөр малгайнаас зүйлээд өөр ахгүй юу. Тэгээ одоо би бас эмзэглэдэг мэрэгжлийн дуучид нь шал одоо төв халах хуцсан дээр шал одоо үзэмч уучч гэдэг юм өөр юм ингээ өмсцэн зогсоод байгаа байхгүй юу. Тэгээ нэгсэндээ дуугаараа дамжуулж бас өв соёл маань зөв буруу юу гэдэг нь бас ялгараад ирэх байхгүй. Тэгэхээр тухайн нутгийн торгууд тийм ээ баяд яг л язгуур арга хуцаа өмсөд байгаа байхгүй. Тэр тэрийг бас харъя л хүүхдүүд хараг. Баяд дууч юм бит юм. Торгууд дууч юм бит юм. За үзэмчин чи юм бит юм. Бурят дууч юм бит юм шүү дээ. Бид нар бурят дуугаа буруу хэлээд болоод гэсэн юм шүү дээ. Ингээд альва юмд хүүхд идэвхтэй оролцож олон дунд орж, олон тэмцээнд орж, олон бие биенээсээ л нөгөө хүн чи юм үзэж, улам ухаанд нөгөө хүн хөтлөөс суралцдаг гэдэг шүү дээ. Тэр шиг л бие биенээсээ хараад хүүхдүүд чинь дээлэнийг буруу өсөлдөг байсан бол дээлэнийг бүсэлж чинь. Яг дуулах гэжсэн ард дууг нэг хүүхд дуулаад зогсож ивэл мэдхгүй байсан бол тэрнээсээ суралцах жишээний. Тэгээ бие бинийгээ гоё харж баясаж би бол одоо энэ уралдаандаа ингээл яг болох юм бол маш гоё уралдаан болно гэж бодож байгаа. Тэгээ дээрэс нь яг өв соёлоороо суралцсан 10 жилийн хүүхдүүд ч тийм өсвөр насны 10 жилийн хүүхдүүд өв соёлоороо гоё суралцаад би ингээ бараг л нэг хуран чуулна гэж бодохоос миний сэтгэл гоё. Уг нь бол тэгж баясаж удаж л уралдаан хийх. Тэгээ сая бүртгэлээ хараад ингээл амар жоохон гутарч байгаа юм чинь. Бүртгэл маань амар бага. Тэгэл өөр дууны уралдаан одоо страдын дууч гэдэг юм өөр юу ч гэдэг. Тэгэл ингээл нэг одоо нэг тэрний дууны уралдаан, энэний дууны уралдаан ингээл яваад шүү дээ. Тэгэхэд 100 үед 300 үед орсон 200 үед орсон гэл хүүхдүүд гэсэн чинь ардын дуун дээр 20 эд хүүхд бүртгүүлсэн баг чинь. Тэгэхээр л өв соёл маань үнэхээр устж байгаа юм байна гэл тэгэл би чиндээ эмзэглэл эхэлж байгаа байхгүй. Тэг ганц ятгахтай ч дуулж болох байхгүй. Ганц яочнтой шанцтай. Ардын дууч угаасаа л шанцтай ятгахтай үндэсний хөгжимтэйгээр дуулдаг шүү дээ. Тэгэхээр нэг хүн хөгжимтэйж дуулсан болно. Та нэг гоё панорама тавиад дуулсан болно. Тэгээ сайхан дуулаад бичлэгээ соён бүр мэдээллийн нэгдэл гэдэг пэйж утсанд лайк дарж ороод тэндээсээ мэдээлэл аваад тэгэл тэндээс чинь та нарт мэдээлэл чинь тодорхой өгсөн байгаа. Тэгэл тэрнийхээ дагуу оролцоод явчихад болно. Тэгээд хөөхөн бяцхан өрсөд хүүхдүүд минь өв соёл бол бидний дархлаа юм аа. Ардын урлаг бол бидний авч үлдэх үнэт эрдэнэ юм аа. Тэгэхээр бүгдээрээ ардын дуугаа өвлөн дууцгаая л гэж уриалъя та нартаа. 100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ